6 настай хүүхд дрифт хийхийг харан нэг дор 3,000 ширхэг гаруй спорт тоноглолоор тоноглогдсон машины цуглаанд очих ямар байдаг вэ? 2024 оны Гвандун мужийн Фошон хотын анхны AIT буюу спорт тоноглолоор тоноглосон машин мотоциклийн үзэсгэлэнт юу болсон бэ? Энэхүү үзэсгэлэн нь машины модель, мотоцикл, уулын машингийн ангилсан нийт 100,000 м2 гаруй талбайд 1000 гаруй брэнд 3,000 орчим спорт тоноглолоор тоноглосон машинууд цугларсан байна. Фошон хот энэ удаад наадах гэх гарчиг өгөн үзэсгэлэн зохион байгуулсан тул өдөр бүр дрифт, мотоциклийн тэмцээн, морины хүчний сорилт, чанга дууны уралдаан гэх мэт олон сорилт үзүүлбэр үзүүлснээр оролцогч бүрт хурд, хүсэл, тэмүүлэлтийг тараан хамтдаа наадан цингэж чадсан. Мөн энэ удаад Токио дрифт кинонд тоглосон Сүн Канг болон Хятадын дрифтийн хатан хаан Эко гэх зэрэг хүндэт зочдыг өрн оролцуулж ойрын зайнаас фэнүүтэй нуулзуулах боломжийг олгосон. Үүнд Хятадууд Жунгуо Гайжуан Пан Гвандун гэж ярьдаг. Энэ Хятадын спорт тоноглолыг Гвандун мужаас үзгэсэн утгатай. За үүнд дэлгэцний өмнө байгаа та таалан сойрох нь. Машин сонирхогчд маань дээрх мэдээлэлээр холбогдсон ийм гоё тоноглолын түлхүүрний оосор захиалгаар авч болно шүү. Гэхдээ энэ дундаас намайг хамгийн их гайхшуулж чадсан нь энэ сүүлийн 6 настай хүү дрифт хийх байсан. Вау. Энэхүү бяцхан DK-ийн 2018 онд төрсөн HKS-ийн цорын ганц гэрээт хамтран ажиллагч гэж боддоо. Мөн 2023 оны Rally болон Гвандун муж Макао Хонконгийн машины уралдаанд маргаашийн од шагнал аван дрифтээр олон улсын 17 дугаар байранд жагсан маш мундаг хүү байлээ. 给大家看一下我儿子的漂移。爸爸，你不行呀！开始嫌弃我了吗？没事，你多练多好。行，那我一定多练，加油！加油！ Йоо, од Хонконг ирэх тэр өдөр ямар их хүмүүсээсэн гэж бодож байна. Би хаана вэ? Тийм ээ энэ.